Оны онцлог хүнийг шалгаруулдаг алтан сарнай тэргүүн наадамд өргөдөж ирсэн эрхэмсэг хатагтай ноёдоо. TV5 ТВ телевизийг үзэж суугаа телевиз үзэгчдээ та бүхэнд удахгүй гарах гэж байгаа 2013 оны шинэ жилийн баярын мэдчилгээг өргөн дэвшүүлж шинэ гарсан жилдээ Монголын айл өрх болгон аз жаргалаар дүүрэн хүн болгон амжилт бүтээлээр ариун байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Алтан сарны арга хэмжээ 15 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээ бол тухайн жилдээ улс орныхоо хэмжээнд эрхэлсэн ажил үйлсээрээ ихээхэн амжилт гаргасан улс орныхоо нэрийг гадаад төв дэлхийд цураатуулсан ийм алдартай залуучуудыг алтан сарнаагаар шагнаж урамшуулдаг сайхан арга хэмжээ. Өнгөрсөн 15 жилийн туршид алтан сарнаа авсан хүмүүсүүд бол нийгэм төрийн хүндтэй зүтгэлтнүүд болсон. Өөрийнхөө эрхэлсэн салбартаа ажил хөдөлмөрийн аваргууд болсон. Тэр дэлхийн спортын дээд амжилтыг тогтоосон сайн тамирчид болсон. Мөн урлагийн салбарт олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд амжилт гаргасан эх орныхоо нэрийг тэр дэлхийд дуусгасан ийм хүндтэй сайхан залуучууд болж алтан сарнаа улгын сүлтээ гэдгийг харуулж ирсэн сайхан уламжлалтай. Энэ арга хэмжээ 2 оны зааг дээр зохион байгуулагдгаараа бас их онцлогтой юм аа. 2015 он бол онцлог үйл явдлаар дүүрэн ийм жил байсан. Эдийн засаг дороотож иргэдийн амьдрал тааруухан болж байгаа ч гэсэн иргэд маань төсвөртэй, төвчээртэй, хүлээцтэй байж чадаж улс төрчид нэгэн зүтгэлтэн та бидэнд их зүйлийг сургасан, их зүйлд бас анхаарал хандуулах ийм одоо сургамжийг хайрлсан он жил болж өндөрлөж байна. 2016 он хэдхэн цагийн дараа гарах гэж байна. Шинэ гарч байгаа он бол Монголын төрийн түүхтэй холбоотой их Монгол улс байгуулагдсан, ардын хувьсгал ялсан, үндэсний хвчлэлийн хувьсгал ялсан зэрэг түүхэд айн тэгш одоо ой дохиох ийм нэг онцлог жил болно. Мөн үүний зэрэгцээгээр 20 дугаар зууны Монгол орныг дархлан бүтээсэн Монгол ардын намын 95 жилийн тохиох жил болж байгаа юм аа. Мөн 2016 онд хүний хөгжлийн асуудал, Монгол хүний хөгжлийн асуудал, Монгол эх орны тусгаар тогтнолын асуудлыг төрийнхөө бодлогын төв тавьсан шин төр засгийг үнэхлэн байгуулах шин сонголтын жил болно. Энэ сонголтод Монголын ард түмэн ялалт байгуулах учиртай юм аа. Эдийн засгийн өөдөн татах иргэдийнхээ амьдралыг дахин сэргээхийн төлөө та бүхэнтэйгээ хамтран зүтгэн шинэ жилд шинэ сайхан амжилт бүтээлийг та бүхэнд хүсье. Алтан сарны тэргүүн наадмын анхны оргилын гарсыг та бүхний өрөөний сайн сайхны төлөө өргөн барья. Та бүхэн бодгоон тогтоолоо. Өнөөдөр хэдийн сэрэн болоод эдэмжийн тусгай 90 мянган амжилтын зэрэглэлээр он цаг нисэн нөхөж байна.